Яг манайхаа үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэнд ч битгий хэлээр оройтой унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид сайхан дугаар хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2026 оны 4-р сарын 8-ны лав гарагийн үдэш яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 11 минут болжээ. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд балчир байгаа бол сувгаас салхийг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод түр сувгаас салхийг бас зөвлөж байгаа шүү. Манай нэвтрүүлэг нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвгөдөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Мөн сонсож чадаагүй дугааруудаа дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За, өнөөдөр лав гараг. Бид лав гарагийн дугаараараа ганц бие хүмүүс тулгардаг асуудлуудын тухай нэвтрүүлгийн албанд ирсэн захианаас уншиж өгөөд тэгэд энэ тухай сонсогчтойгоо холбогдсон ярилцах болно. Эхлээд би захиагаа хүргэнэ. Тэгээ захиагаа хүргэснийхаа дараа шууд эфирийн утсуудыг нэнэ. Манай Монголын шууд эфирийн Монголоос холбогдох бол шууд эфирийн маань дугаар 77 77 38 83. Хэрвээ та гадаадаас сонсоод холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн дугаарууд нээгдэх болно. За ямар ч тач яг одоо сувгаа тохируулаад бид нарыг сонсож байгаа унтлагынхаа өрөөг сонсож байгаа унтлагын өрөөний бүх сайхнуудаа энэ сайхан үчи мэндийг хүргэе. Та лайв үзэж байгаа бол бас дөрмийн дагуу ханаас сонсож байгаагаа бас бичээрэй. Бас наа чин цагид болж байна. Хэрвээ гадаад байгаа бол аль улсаас сонсож байна, цагид болж байна, цагаар хэр гоё байна гэдтэй бүх зүйлээ бичээд ороод ирээрэй. Тэгэд дундуур нь би та бүхэнтэйгээ бас ингэж комментийг уншаад тэгээд хуваалцаад явж болно. За. Захиагаа хүргье. Сайн байна уу? Танай нэвтрүүлгийнхэнд захиаг минь унших өдрийн мэндэ. Би 30-тай, ганц бие, ээж аавтайгаа хамт амьдардаг залуу байгаамаа. Над шиг хүмүүс олон байдаг баха. Миний зовлонгч ойлгох байхаа гэж найдаж байна. Би өөрийгөө дажгүй залуу гэж боддог. Ер нь хүссэн бүсгүйгээ найрыг гэж бодвол найрчихдаг. Одоо л гэхэд надтай дотн харилцаатай байдаг дөрвөн бүсгүй байдаг. Дөрвөн бүсгүйтэй уулздаг гэд шалиг гэж битгий бодоорой. Зүгээр дотн харьцаанд ордог иймээ тиймээ хайр дурлал бол байхгүй. Зарим нь намайг өөр бүсгүйтэй бас уулздгийг ч мэддэг шүү. Ганц асуудал нь тухтай дотн харилцаанд орчих газар олдохгүй хэцүү байна. Байнга буудал орно гэхээр мэдээж санхүүд хитрхи хохиролтой. Бусад чиг машин тэргэндээ болгоё гэхээр би машингүй бүр жолооны курс төгсөөгүй. Угаасаа машинд дотн харилцаанд орно гэдэг хитрхи тухгүй санагддаг. За тэгэд цалин буугаад яг боломжтой үедээ бол нөгөө бүсгүйчүүдтэйгээ буудал энэ төр ороод тансгалчихна. Тэгээд олигархийн хүүхэд шиг биш болохоор мөнгө дууссан ч дотн харилцаанд орох хэрэгцээ харин байсаар л. Заримдаа ээж аавыг ийш тийшээ явсан үед амжуулдаг. Бүр нэг удаа нэг бүсгүйгээ гэртээ авчираад яг дотн харьцаанд орж байхад аав хүрээд ирсэн. Нөгөө бүсгүй маань эвгүй байдалд ороод ичээд надад гомдоод дахиж надтай уулзаагүй. Харин аав тэрийг баг бэрээ гэж бодоод хаяа нөгөө бүсгүйгээ дагуулад ирээч гэдэг. Би ямар бит хоёр дотн харьцааны хамтрагч та гэлтэй биш. Тэгж байгаад болноо л гэдэг. Хэдий уулзах бүсгүйчүүд байгаа ч орон байрны асуудал үнэхээр тулгарч байна. Миний энэ зовлонг ганц биечүүд маань ойлгож байгаа гэж найдая. Манай тустай гараагүй ганц биечүүд маань энэ асуудлаа ер нь яаж шийдэж байна хуваалцаад өгөөрэй. За, ийм захиа ирсэн байна. Тэгэхээр бидний өнөөдөр ярих сэдэв маань болохоор тустай гараагүй ганц бие хүмүүсийн дотн харьцаа хаана болдог вэ гэсэн сэдвийн дагуу ярилцах нэ. Тэгэхээр өнөөдөр холбогдох хүмүүс маань одоо ганц бие бол энэ асуудлыг яаж шийддэг, ганц бие биш бол ганц бие аль эсвэл тустай гараагүй байхдаа дотн харьцаанд хаана ордог гэсэн тухай түүхүүдээ туршлагаасаа хуваалцаж болно.
Энэ асуудал ер нь ихэнх хүний тойрч биш нэг дайрч гарсан л асуудал болохоор та хичээл зовлтгүй бидэнтэй холбогдож нээлттэй ярилцаарай. Таны дугаарыг зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгох тул хинч таныг таних боломжгүй байгаа. Тиймээс та айж эмээх зүйлгүй ярьж болно. Гэхдээ таны яриаг орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсож байгаа болохоор зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцаарай гэж хүсэж байгаа шүү. За. Ингээд манай шууд эфирийн утас 77 77 38 83 гадаадаас бол 77 77 88 30 гэсэн дугаарууд маань нээгдлээ шүү манайхаа. За, ундлахны өрөөтэйгээ хамт байгаа бүх сонсогчдтой болон лайва үзэж байгаа бүх сайхнуудтай энэ үчийн мэндийг дахин хүргье. Хэр гоё байна гадаа манайхан. Та хаанаа сонсч байна? Бүгдийг бичээд яваарай. За, үчийн мэнд гэж бичсэн бүх хүмүүстээ буцаагаад үчийн мэнд манайхан. За, тэгэхээр ганц бие хүмүүс угаасаа хүн болгоно л одоо ганц бие явсан үе байгаа, эсвэл ганц бие байгаа хүн байгаа шүү дээ, тий. Би ч одоо ингээд хүнтэй сууж хатамд гарахаасаа өмнө ганц бие байлаа. Гэхдээ иймэрхүү асуудлыг эмгтэй хүмүүс нэг айхтар нэг тийм шийдэх төрлийн төвшөнд хүртлээ бас нэг байдаггүй л дээ. Яг бол эрэгтэй хүн хөвчлэн одоо урайлга гаргадаг ч юм уу те, эсвэл хоёлоо эн тэн дуулзъя, үерхэж нөхрөлж байгаа, дейт хийж байгаа те, болцоонд явж байгаа нөхцөл тал угаасаа л эрэгтэйгээ дагаал эмгтэй хүн нь иш тишээ ор юм орыг гэхэд ингээл бид нарыг өөрсдөө л аваа явцдаг учраас нэг энэ тал дээр эмгтэйчүүд нэг айхтар тэгж хүндрэлтэй маягаар асуудалтай тулгарч исэн гэж би нэг бодохгүй байна. Харин эрчүүд маань тэ ээж автайгаа хамт амьдардаг ганц бие эрчүүд маань яг харахгүй нь бол асуудал мөнөөс мөнөө. Тэгэхээр аргагүй л тэ. Тэгэд хүн чинь уул нь бол айгүй эрүүл одоо юу гэдгийг дотн харьцаанд бэлгийн харьцаанд ороход бол өдөр болгон оржий гэдэг нь шүү дээ, тий. Тэгжээж яг нөө ялрах хэвээр бүх бодис одоо юу гэдгийг бүх зүйл даавруудаа ингэ ялгаруулаа гаргаж явах хэвээр гэд ингээм бол хамгийн сайн гэдэг. Гэвч ганц би ээж аавтайгаа байгаа тохиолдолд одоо энэ асуудлаа юу нь яаж шийдээд байгаа юм гэдэг нь гайхшрал төрүүлж байна л та. Тэгэхээр өдөр болгон тэгэл буудал ороод ах бас мөнгө санхүү хаанагаад байгаа юм тий. Хэрвээ машин тэрэггүй бол бас тэгээд хаан зохицуулах юм. За, зуны дэлгэр цаг маг бол ондоо штэ. Тэ булан тохойр гээл нэг сайхан уул ус хадаа бараад ал тий. Тэгэхээр нөө майхан сава агсаал аваад явчих юм бол асуудал ерөөсө проблем биш бах. Гэхдээ яг өвлийн хүүтэнд яг яах юм? Энэ иймэрхүү асуудалтай тулгарч байсан нь манайхаа. Тийм болвол яг энэ талаараа яг ярьдаг цаг нь одоо шүү л гэж хэлье да. За, лайв үзэж байгаа хүмүүс маань та нар юу гэж бодож байна? Бас яг одоо ганц бие байгаа эсвэл бол иймэрхүү асуудалтай тулгарч яваа хүн байна уу? Эсвэл өмнө нь тулгарч байсан ойр дотны хүмүүсээсээ сонсч исэн зүйлс байгаа бол ингэдэг юм байна лээ гэдэг ч юм уу те. Ийм тохиолдлууд ингэж аргалж болно. Эн чинь үнэхээр асуудал шүү. Тэгэхээр ээж байхгүй юм уу? Гэр орноо эзгүүчлээ. Тайл эсвэл нөгөө эмэгтэйг энэ ч юм уу залууг энэ да те. Очоод ингэ болгодгоо гэсэн хүмүүс бас байж болох юм. Тэгэхээр бас сонирхол төржил байна л да. За, Улаанбаатараас сонсож байна да гинэ. За, манай Улаанбаатар ч ойрын үед үнэхээр гоё дулаарч мулаарад гоё байсан. Өдөр ажил руугаа ирж жоохон бүрхэг байгаад лээ тийм ээ. Жоохон хүүтэндөө. Архангаа аймгаа сонсож байна гинэ. За, Архангаа гоё дулаарч байна уу? Хөвсгөлд өчигдөр бороо орсон шүү дээ. Архангаагаар бороо орсон уу? Бороо одоо ингээл яг орж эхэлж байна да. Анхны бороо хөвсгөлд өчигдөр орж байсан. За, надад бол одоо нэг салж нийлээл байгаад гэдэг найзууд байгаа. Одоо эрэгтэйч байна, эмэгтэйч байна. Эрэгтэй найзууд маань болохоор их хөвчлэн яадаг вэ гэж надад ярьжсэн гэхээр эрэгтэй найз ч мэдээж эрэгтэй найзтай шүү дээ. Тэгээд тэр болгон тэгэл нэг нь яг аав ээжээсээ хол аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа гэхэд тэр болгон эрэгтэй найзууд нь хамт байхгүй. Тэгэхээр тиймэрхүү асуудал гарахаараа нэг 7 хоногтоо нэг ганц 2 удаа ч юм уу найзиндаа очиод найз бүсгийгүй юм уу эсвэл тэр эмэгтэйгээ дагуулад очиод асуудлаа шийдчихдэг гэж ярьжсэн. Гэхдээ яг одоо үед бас нэг тийм өөрийн гэсэн одоо юу гэх юм бэ, байр савгүй ч юм уу те, машин тэрэггүй одоо нэг эрчүүдтэй эмэгтэйчүүд уулзахаас айгу татгалзаж байна гэсэн тийм зүйлийг бас надад хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр бас эмэгтэйчүүд маань эрчүүд маань ямар бодолтой байна, ихэвчлэн та нар ганц бие байгаад
аав ээжтэйг ингээ хамт амьдардаг байхад эмэгтэй хүнийг ингээ найрах гад те хоёлоо уулзъя учраа чи надад таалагдж байна гэдэг хоёлоо энэ тэнд уулзъя гэхээр тэднэрээс ирж байгаа хүлээлтүүд ер нь ямар байдаг юм шиг байна. Надад хэлээрээ залгаж орж ирээд бас энэ талаараа яриараа. Тэгэд одоогийн үеийн одоо юу гэмдэ охтууд ч юм уу те эмэгтэйчүүд ийм болцсон байлаа тэгэхээр чи эхлээд мөнгөтэй байж ч юм уу байртай байж машинтай байж ийм тиймтэй байж баг уулздаг болсон юм шүү. Ойртой бол найз нь баг л ойрын 2 сар хүн амтнтай ерөөсөө уулзаагүй явж ингээд манай гэрэгтэнээс надад бол ярьж байсан. Тэгээд ерөнхийдөө манай найзууд болохоор надад их юм ярьдаг байхгүй юу. Тэгээ намайг цааш нь ингээл өргөн радиог нэвтрүүлгээ ярьдаг гэж боддгоо л ахaltaа. Гэтэ яг тэ угаасаа найзын ярьсныг би ингээл яг ийм байт юм байна шүү л гэж ярьж байгаа болохоос ямар тэр найз минь найз байна гэдээ ямар нэрийн дурдж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр яг ийм асуудлууд нийгэмдэр байна. Хувь хүний ийм асуудлууд байна. Гэтэ иймэрхүү хэрэгцээгээ яаж хангаж байна? Хаана хангаж байна? Яг энэ талаар яг гэр орондоо ингээ бийжсэн чинь аав ээж нь орж иржсэн тохиолдлууд байна уу ч юм уу айлд байж байгаа ч юм уу гэртээ хүн авчирсан байхаар гаднаас гинтийн зочд мочд ах дүүнэр орж иржсэн тохиолдлууд байна уу энэ талаар бас сонсоход бас таата сонирн байх болоо гэж бодож байна. За яг одоо Улаанбаатарт 22 цаг 22 минут болсон юм шүү дээ. 222 гэ 42 та тий. Айгуу гоё дугаар байна. За лайв 151 үдээ үзэж байна тийм ээ. За 151 үлээ үзэж байгаа бүх онцлогийн өрөөнийхөө сонсогчдоо энэ сайхан өчигдөр минийг дахин хүргье. Ялдамхан ганц би залуу байна гинэ. За ялдамхан ганц би залуу нь ганцаараа амьдарч гинөө аав ээжтэй амьдарч гинөө гэх нөгөө асуулт асууад. Юмыг яаж тгвэ. Тий. За Сэхбаатарын наран сумаа сонсож байна гэн. Бороо ороод сүүл рүүгээ цас ороод дулаахан цаг болохоор хайлаад гоё болсон гинэ. Яа би яг одоо ингээл архан галаа хөвсгөл рүү хамаагүй хаашаа хамаагүй хөдөө яваал нэг сайхан ингээд нэх гоё баймар байгаа байхгүй юу. Яг хаварч байгааг нь л шинж юм шиг байна. Болж л үгүй нэг хөдөө гадаа явчмаар санагдаал. Тэ нэг юм гигэлцэн нэг зэвэн уйлрч хаварчна. Тэгвэл яг энэ хаварч байгаа үед ингээд унтлагынхаа өрөөнд орж ирээд бас ингээд сайхнуудхан явуулсан захиаг түүхийг ингээд уншаад тэгээд хуваалцаа сууж байгаа амар кайфтай байгаад байгаа байхгүй юу. Цаанаас л яг нөгөө захтансан газар мааж нэгдэг шиг. Яг тэр түүхүүнх нь уншиж хахад яа тэгсэн шүү дээ. Яг би бол энэтэй бараг л төстэй шүү гэдэг шиг тэг хүн болгоныг бодогдсон юм байгаа. За тэгээд та өөрийнхөө талаар болон өрөөлийн талаар тийм ээ бид нартэй сонсогчд байгаа Амжилт радиогийн сонсогчтойгоо хуваалцахыг хүсэх юм бол 77 77 38 83 гэсэн дугаараас дугаарлуу залгаарай. Гаднаас бол 77 77 88 30 гэсэн дугаарууд маань одоо нээгдсэн байгаа шүү. Би чинь 10 жилдээ 10 жилийн 12 дугаар анги мангитай л анх удаага нэг эрэгтэй хүүхдтэй болцоонд явж үзчихсэн байхгүй юу? За тэгэл яг гэр орондоо орно гэж ярихгүй шүү дээ. Тэгэл нэг энэ тэрнгээр нэг парк те янз янзын цэцэрлэг төрөлөн эсвэл нэг тэр хөшөөний доормор гэдэг ч юм уу. Яг нэг жоохон байх үеийн үерхэл нөхөрлөлөө угаасаа тийм л байдаг. Тэгээд цаашаагаад нэг ажил төрөл хийгээд явж хаад за би өргөжлөлт яриа за эхлээд сонсогч байгаа. Холбогдсон байна Амжилт радио өчигдөр минь. За радиогоо салгаар амар. За нэлээд тачигнаад байгаа шүү. За спикерээ аваад тэгээд утсан дээр яриарай. За одоо дайжгүй шүү. За өчиг хэр сайхан өнгөрөөж байна. Харьцаг юм да. Яг харьцаг дондор яг танаа энэ зүйл таарад үзье. Яг таараад өөр залхахаас өөр аргагүй болоо да. За ямар ч тач захиагаа сонсцсон уу? Сэдвээ мэдж байгаа. Сэдвээ мэдсэн ганц би. Яг секс физиологийн хэмжээгээ хангаж байна. Гэтэ ирчүүд ороод ирсэн би ирчүүд ороод ирсэн. Гоё штэ, гоё хамаагүй. Тийм за тэгэхээр одоо дотн харьцаанд орохдоо одоо ганц биечүүд маань ямар асуудалтай байдгийн дээрэс нь одоо аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа болвол иймэрхүү одоо өөрөө болохоор аав ээжтэйгээ хамт амьдарч гинүү ганц би юу? Би арай 2 хүүхэдтэй. За.
Гэхдээ хоёр хүүхэдтэй тэгээд нөхөр маань гэр гинчин хорог нөхсөг үзүүлсэн яг ганц би байхгүй. За. Тэгээд яалт ч нэг энэ надад тогтмол бэлгийн хайцаанд байж байгаад гэр гинчин гэдэгтэй өөрийн хүсээгүй нэг юм сонгох их болонгод надад одоо зүгээр яасан гэж хэлээ би нөхөр насны дараа би санаанд нэг Европ залуутай танилцаад Европ? За. Тэгээд тийм тэр залуутай л одоо физиологийн хийх хөөдтэй надад бол эмэгтэй хүн бол миний хувьд бол нэг санагдаад байдаг шүү дээ. Фиксдгүй яавал нэг эмэгтэйчүүдийн бас нэг тийм эд шид ч юм уу одоо авиас ч юм уу тэр байгаад байгаа юм шиг байна тий. Тийм. Ер нь бол гүрийгээл байна. Тэр сар гүрийгээд тавдаас би өөрөө анзаарснаар ингэж өөрийгөө зүгээр нэг блоклчтэй юм яа тэгээд ахуйгаасаа илүү одоо эцэг ахуйгаа бодоод тий. Тэгээд ингэж яваад байна. Гэхдээ миний үед бол ингэж энэ Европ залуучууд бас залуучууд энэ олон дандаа шүү. Залуу бол гэрэл та тий. Түрүүгээр би сав урд нь нөхөртөө үнэнч байж байгаа. Тэгээд одоо энэ залуутай ингэж сэгсгэд бол үнэн шал өрөнгөж байдаг байхгүй. За хоёлаа тэрийг болохоор дотн нарцаа гэж жоохон зөөлрүүлээ ярьчээ. За тэгэхээр таар уулзаад удсан уу? Жил болж байна. Жил болж байгаа юу? За тэр залуу нь болохоор угаасаа эндээ байдаг юм байна шүү дээ, тийм ээ? Монгол. Тийм. Тэгэхээр одоо яг тэр одоо дотн харьцаанд ороод ингээд магадгүй 7 хоног ч юм уу хэд хоноод уулздаг би мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь хаана тэр одоо юу гэдгийг одоо юу тийм хотел болтгоо тий. In my car. За тэгэхээр ер нь гэрт нь очиж исэн тохиолдол вэ нүү эсвэл гэртээ авчирч исэн тохиолдол байгаа юу? Нэг удаа гэрт нь орж исэн. За. Гэтэ ихэвчлэн дандаа л гадуур буудлаар юм байна шүү дээ тийм ээ? 7 хоног нэг удаа заавал одоо Sunday, Saturday заавал болчихдог. Тэгээд би өөрөө ажиллаад хахад юу юм бэ? Одоо тэг яг одоо тогтмол харилцаанд байж чадна бас байхгүй ч ингээд тавхгүй ч яваад би чадаад авахгүй өөрөө анзаараад хахад би бас наадхан дээр чинь бас нэлийн санал нэг байна. Мэдээж өөрөө эрэгтэй хүн биш болохоор эрчүүдийн хүмүүс дуурч чадахгүй шүү дээ. Гэхдээ яг нь судалгаадаар ингээд судалгаан дээр суурлаад ярихад эрчүүд ихэвчлэн энэ тал дээр удаан хугацаагаар хэдэн сараар ч юм явахад аюу хэцүү байдаг гинэ. Харин эмэгтэйчүүд болохоор ингээд нэг гүрийчдэг, нэг юм айхтар тийж мэдрэхгүйгээр яваад иж чаддаг гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Гэхдээ бас тогтмол харилцаанд байгаа тахаар бас ингээд бас өгүүлт юм байна гэж би өөрийгөө анзаарсан. За нэг зүйл нь бас нэг судалгаан дээр бас яриад байгаа шүү. За эмэгтэй хүн ялангуяа одоо бүр байнгын яг нэг хүнтэйгээ ч юм уу байнгын одоо тийм дотн харьцаанд байгаа нөхцөлд одоо ялангуяа манай эмэгтэйчүүдийн яг тэр нэг эмзэг хэсэг өтрээ гэж ярьдэн шүү дээ. Тэр нь болохоор байнгын чанга байдаг гинэ яг бол дасгал хийгээд байгаа учраас харин хийхгүй удах тусмаа энэ нь одоо нэг магадгүй суулрах ч юм уу яадаг чинь тийм байдлаар бас нөлөөлдөг гэж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь бол аль талдаа л ер нь боломжийн бололцоотой одоо юу гэх юм бэ? Болж л үгэл байнгын л бас нэг тийм дотн харьцаанд ордог хүнтэй байнгын л тэрийгээ одоо хийж байвал бас сайн юм шиг байна. Угаасаа тийм ба. Тийм л би ингэ сайн байна гэдгийг жишээл нөхөр маань насархаас өмнө манай одоо гэр бүлийн ер нь гэдэг харьцаа татсан бишээс яа гэвэл хөдөө ажилдаг. За. Тэгэл ирж очино. Гэхдээ хоёр биендээ үнэнч. Тэгээд яа гэсэн сүулдээ тэгээд ялтчих юм байна. Хөвчөж гэдэг юм уу. Гэхдээ энэ яг үнэн хэлбэрээс дуралсан байхгүй юу? Тийм. Тэгээд би болохоор за энэ яг юм чинь их тарай хэзээ нэгэн цагт шарн руугаа явна. Одоо магадгүй би ингээ ганцаараа очиж айгүй над
ирчүүд хэцүү санагдаад надад. Бүрийн хайрцаг их дөр болоод ингээд тэг би зөв батсан тахгүй. За өөрийгөө хин нэг төр зурч болохгүй гэж хийх чөхгүй бол. Тэгсэн нэслээс ануудлаа би бас өөрөөсөө айсан. Тэг ингээд яна ингээд замаа алдчихгүй. Тэг бараа нөхрөө болсон чинь тэгээд энэ замраагүй болчих яана гэсэн нэг имэйл надад байсан байхгүй. Ааха. За тэгвэл та чинь бас нэлийн удцсан асууд байна шүү дээ, тий? Тийм байна. За тэгэд ямар тааж холбогдсон маш их баярлаа. Амжилт хүсье. Тэгээд үчиг сайхан өнгөрөөгөөд хамт байгаарай. Баярлалаа. За баярлалаа. За гэтээ яг одоо бид хэд чинь нэг 21-р зам буюу яг ингээд 90 үеийн үнэхээр бүх юм хөгжсөн хүний сэтгэлгээ тэ сэтгэл зүй одоо бүх зүйл ингээд өөрөөр сэтгэдэг болсон үед амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь одоо хайртай хүн чинь ч юм уу уулзж байгаа хүн чинь гадна дотн хаана байх нь ямар хамаатай юм тийм биз дээ. Одоо шашин шүтэг энэ төр нь ерөөсө хамааргүй хоёр биендээ л болж байл хоёр биендээ л хайртай хоёр биендээ л сайхан байж байвал тэр нэрээ бусд нь нэрээ юу гэж ярих нь яах вэ гэдэг шиг те би бас тэр тал дээр болохоо миний байр суурь бас тийм байдаг. Дөрүн сайхан үртэй тэгээ дөрүн сайхан үрийн минь аав нь угаасаа бас гадны хүн байдгаа. Тэгээд хар багасаа нутгаасаа яваад тэндээ очиод одоо тэр залуутайгаа үер хийж нөхрлөөд хуримлал суугаад дундаасаа сайхан өрөвтэй болсон хүмүүс байгаа. За тэгээд би түрүүн ярьжсэн да жоохон байхдаа ингээд болцоонд яваад ингэж яхад болол угаасаа тийм байхгүй. Тэгээд сүүлдээ ингээд нилээн том болоод ажил төрөлд ороод одоо юу гэх юм бэ хүн амтантай ингээд уулзаад яг жинхэнэ дейт хийдэг үе те болцоонд яваа за инж дэж хүмүүс тэр дэж хүмүүс гээд ер нь хүнд нэг тийм үе үйдэг штэ. За бараг л туршиж үзэж байгаа барааг авчээ гэдэг айгу зүв багхгүй юу. Тэгээ хэдий нэг тийм гадна харагдж байгаа байдал нэг тиймэрхүү байж байгаа нөгөө тал дээрээ те яг дотн харилцааны тал дээрээ айгу скил султай ч юм уу аль эсвэл ямар нэгэн байдлаар тэр нь таарахгүй бол хичнээн бие биендээ айгу сайн татагдсан байсан ч гэсэн тэр бол асуудал болчдөг юм шиг санагдсан надаа. Тэгэд өөр дөр толгуурлаа ярахад нэг тийм байсан. Тэгэд өөрөө сингл явж явах үедээ бас л одоо зуны сайхан дэлгэр цагт бол те одоо юу гэдгийг гадаа парк маркийн тэрнгээр асуудлаа шийдчихэн аль эсвэл машинд ч юм уу те эсвэл бол өөр үед болохоор нэг буудал муудал гэдээ явж исэн үе би тэгэхээр энэ бол хүн болгоныг тойрдоггүй дайрдаг л асуудал тийм үү. За түрүүн би комент уншиж байлаа. Тэгээд комент уншиж байхад гадаа за би энэ комментийг уншаад одоо ороод манай энүүгээр нэмэх 20 градус сайхан дулаахан байна дөө. Хүн амтэн шорт подологтой гүгээд л байна да. Ажилд харах болоогүй л байна. Ай кофе уусан шиг л цонхоор харангаа радиогоо сонсож байна да гэн. За яг ингээд манай унтлагын нэвтрүүлэг маань сайхан бас ингээд шинээр бас ингээд танилцуулагдаад ингээд шинэ менежментор ингээд явж байгаа нэвтрүүлэг байгаа шүү дээ тий. Тэгэд нэвтрүүлэг болгон та маань хамт байж дэмждэг бас ингээд үргэлж энэ цаг мөчийг алдахгүйгээр орж ирээд бас ингээд сонсдог бүх сайхан сонсогчтой маш их баярлалаа гэдэг дахин хэлэхэд таатай байдаг шүү. За нэмэх 21 гинэ тийм ээ нэмэх 21 нэвтрүүлэг байгаа шүү. Угаасаа нэвтрүүлэг маань нэмэх 21 англилд одоо ингээд хязгаарлалтаа явдаг учраас Facebook-оор бол янз бүрийн одоо лайв үзэж байгаа 21-оос доош насны хүүхдүүд орж үзэх боломжгүй гэсэн үг. Харин та радиогоор сонсож байгаа нөхцөлд өөрөө маш анхааралтай сэрэмжтэй байгаад 21 нас хүрээгүй хүүхэдтэй багчууд хажууд ч байх юм бол сувгаа салахыг зөвлөж байгаа. Яг бол буцаагаад энэ нэвтрүүлгүүд маань Facebook-ийн пэйж хуудсан дээр болон YouTube-ийн унтлагын өрөө гэд монголоор кириллээр бичингүүд унтлагын өрөө гэд тусгай пэйж байгаа. Тэрлэгөө subscribe хийж ороод бүх одоо орж байгаа дугаарууд маань хадгалагдаад үлдсэн байдаг учраас юунаас ч хоцрон гэж битгий ягараа манайхаа. За би бол стресстэй бас уур хүрдэгдэй гинэ. Тийм угаасаа стресстэй. Гэхдээ стресстэй байгаагаа ойлгохгүй яваад идэг байсан юм бэ лээ би бол. Одоо юу гэдэг дотн харьцаанд орох зайн ингээд холдох тусам эмэгтэй хүн чинь ялангуяа бас л нэг дааврын ламтэн шүү дээ. Тэгэхээр уур нь хүрээх ингээ уцаарлах нэг тийм олон ааштай болох хүмүүсийн ямар хаврын тэнгэрсэг ааштай юм бэ гэдэг шүү дээ. Тэгэхээр яг ийм болдог байснаа би анзаардгүй байсан юм бэлээ. Дээрээс нь ингээд жоохон ингээд нуруу муруугаар ч юм уу дух мухаар нүүр мөрөр ингээд юм хум гарч сэтэрчих гэдэг талтай. Тэгсэн чинь дараа нь ингээд эмчи үзлэг янз бүрийн PCR шинжилгээ өгөөд явсан чинь энэ бол яг дааврын тэнцэргүй байдал гэж байгаа байхгүй юу. Тэгэл тэрийг мэдсэндээ за эрчүүд ч бас
хийхгүй байж болдог шүү. Бие лав жил бол асуудалгүй юм байна лээ гинэ. За мундаг мундаг гэхүү одоо тий. Тэгэхээр бас гүрийх нэг нь гүрийнэ, гүрий чадахгүй нь гүрий чадахгүй л баг тий. Ийм л байдаг баг тий. За миний хувьд яг 9 шүдийн зөндөө зүйлийг сонсч л байсан л та. Тэгээд нэг одоо өмнөх ажлын хүрээнд ч юм уу те эсвэл гадаадд байхдаа ажил найзуудын хүрээнд сонин дотны харьцааны түүхүүдийг маш их сонсдог байсан. Яг бол яг л хүүхнүүд чинь ингээд суугаад ирчүүд гадаадынхны гой зүйл нь юу гэхээр нэг хүүхнүүдтэйгээ л Монголд ингээл юм ярил ирчүүд нэрчүүдтэй хэлээл нэг хоорондоо юм ярих гэхээр нэг юм угаа олдоггүй шүү дээ. Ив хаваа олдоггүй. Эсвэл бол нэг хоорондоо яг тэр талаар ярьчих гэхээр нэг тийм би өнөргөө сонь хаардаг ч юм уу нэг таагүй тухгүй байгаад идэм шиг байна. Тэгэхэд бол гадаад хүмүүс болохоор нэг айгүй нээлттэй ирчдэг. Би өстө маар өчтөр бараг Хилтон хотел дээр ингээд явжсэн чи тэр хүүхэн орж ирсэн чи тэрнийх нь нөхөр нь араас нь орж ирвэрэг. Инээдтэй юмэрээд тэгэд эднэрийг болохоор угаасаа л яг юу ч бодохгүй ярьчихж байгаа байхгүй. Тэгэхээр маш олон юм түүхүүдийг сонсч л байсан. Тэгээ яг ингээ гэртээ яг ингээ янзын баг өстө балаа авч ирсэн чинь ээж нь ороод ирсэн. Тэгээ ээж нь орж ирснээр бандснаа гараа явчихснаа. Тэгсэн чинь нөгөө бүр тэгж жагаад бүр гаццсан тохиолдлуудыг би сонсч ирсэн. Санаандгүй байдлаар яг ингээд гэртээ эмхтэй авчирчихсан тий. Гэртээ эмхтэй авчирчихсан. Янзын гоё хийжсэн чи гаднаас хүн сив сав гэж ороод ирсэн чи цочоод тэгснэ нөгөө хоёр мань хоорондоо шалбал ингээд наалдан пад. Ийм тохиолдлуудыг бол сонсч ирсэн. Тэрийг бол эмч найзаасаа сонсч ирсэн шүү яг. Төргөн төсөлмжтэй гарч ирсэн чи тийм дуудлага орж ирээд иймийг салгаад бид нар ингээд апресс юм дэр ажиллалаа шүү дээ найз нэгтэн. Тийм тохиолдлыг бол сонсч ирсэн. Би харин нэг болохоор YouTube-аас ч юм уу те бас нэг Африкийн тэр нэг өнгөт арснуудын оронд бас нэг тийм гарч исэн видео хүн бичлэг хийсэн байхыг харж яснаас ш яг тийм болдгийн байхдаа ямар сони жоохон байхад л ингээл гудам будамд явж байгаа нэг нохооны орон орцгүй тийм харж исэн шүү дээ. Тэгээд тийм л юм гэсэн чи хүн дээрээс тохиолддог гэж шүү манайхаа. Тэр одоо юунаас л тийм бөөм гэхдээ ямар ч сан тохиолддог л гэж байна. Гэхдээ хэр юм эвгүй байдалд орж үзчихсэн манайхан хэр их синглчүүд байна. Синглчүүд байгаад гэртээ аав ээжтэйгээ ах дүү нүстэйгээ амьдардаг. Тэгээ гэртээс хүн авчирч ирэх гээд бас нэг жоохон тухгүй эвгүй байгаад байдаг болвол тэгээ орж ирээд яг ярилцаараа. Тэгээд ийм юу чинь хэцүү шттэ бурхан минь гэдээ ороод ирүүлтэй. Би бол сайн сонсогч чинь байя. Тийм. За. Ер нь эмэгтэй хүн ч гэсэн за би өөр дээр бас яг бол нэг би өөрөө студид ганцаараа сууж болохоор энэ төр гээд яхаар яг толгоороо шууд орж ирдэг тэр ярьжсэн түүх сэдвүүд нь шууд орж ирдэг байхгүй. Тэгэхээр ихэвчлэн би ингээд түүх сонсохороо за хэрвээ би байсан бол гэж өөр төр үлгэж аваад байдаг нэ шүү. За сонсогч орд ирлээ сонсогчийн дараа яриа. MJL радио холбогдсон байна. За шүний минь төргий. Шүний минь шүнийг сайхан өнгөрөөж байна уу? Тэгтээ харахаар явж байна. За сэдвийг бол мэдж байгаа тийм үү? Тий. За өөрөө сингл үү? Эсвэл сингл байсан уу? Сингл байсан. За сингл байх үедээ нөгөө нэг дотн нөгөө нэг асуудал байна шүү дээ. Тэр асуудлаа ер нь яа шийдэж байв? Тэгэл сингл байхдаа заримдаа зочид буудалд орно. Тэгэл голцуул ер нь гэрийг нэгээд идүүцэлтэй байсан л та. Яадаг байсан? Гэрийг нэгээд идүүцэлнэ. За. Хоёр талдаа. Нөгөө хүнийхэн ч гэсэн гэргийг зүүлчих чамаас. Тий. За. Яг бол бид тэр хоёул нэг тань манай аав ээж нар болохоор нэгээ таньдаг бүгдээрээ төмөр замд ажилладаг ээлжийн ажилтай хүмүүс байсан. Тийм утгаараа тэгээд тэгээд өөртөө төмөр замд ажилладаг тэгээд нэг гэрийг зүүчлээ зарим үедээ болцоогүй буудалд ороод. За тэгээд тэр уулздаг байсан машиныхаа цонхыг хаачихгүй цаана амар юутай сонсогдож байна. Шуугантай. За айгуул шуугантай да. За таслахаас өөр арга алгаа. Чих айгуу дүжирж байна. За тасалсан шүү уучлаарай. Ягдвал яг ингээд сонсож байгаа сонсогчд маань ч гэсэн надад ч гэсэн айгүй их ингээд стресс болчихж байгаа байхгүй яг чихэн дэр ингээд амар чангаар артлынхын дуу нь яваад тахаар
Тэгэхээр уучлаарай хэрвээ холбогдож ярих юм бол ярихыг хүсэх юм бол те ялангуяа та одоо юу гэдгийг замд явж байгаа машин зэрэг барьж байгаа бол аюулгүй байдлын дүрмээс сахиад тэг машина парклж байгаад цонх мохоо сайхан хааж агаад ороод ирээ заяа. Тэгээ бас радиогоо унтрахаа мартав, спикерээ авахаа мартав, блютутаас алгаа шүүгээд нөгөө ярьдаг л нөгөө нэг юмнуудаа л хэлээ тийм ээ. За MJL радио холбогдсон байна. Байна. За цаана нь айгу дуутай хിവэрэ байна да. За тийм. Тэгэхээр ялангуяа яг гаднаас гэрийнхээ нөхцөлд биш те машинаасаа холбогдож байгаа хүмүүс маань энэ тал дээр жоохон хянамгаа бас бусдыгаа хүндлээд орж ирж байгаараа за. Түнс шиг таслая гэж тасалсангүй салаа замын ирэхээр саллаа гэдэг. За наалтан пад гэд намайг дооглоод байгаа юм да. Угаас тийм тэгэл наалтан пад. За би өөр дөр ярьжсэн шүү дээ те. Би ч надаа юм л бол өөр дөрөөс өгч аваал нэг өөр дөр үлгэж аваал ярьдаг хоббит болсон юм аа шээ. За хэрвээ би ч сингл байгаад нэг хүн ч сингл байгаа битэр хоорондоо уулздаг байлаа гэхэд хэрвээ тэр залуу маань за аав ээж овцсон шүү манад очиг бол угаасаа хэцүү. Эмхтэн хүн талаасаа яг би өөрийнхөө байр суурийг хэлэхэд тэгснээс би бараг зүгээр хоёлаа хотелд чил доо Шангрила гэдэг шиг бараг л тийх бах. За үнэхээр тийм л юм болол те. Манайхан байхгүй штэ энтэр гэж мэхээр надаа яагаад ч юм нэг тийм төгшүүртэй санагдаад байдаг байхгүй. Гэхдээ зарим нэг хүн юу гэж бас бичиж маш их олон захиа иржсэн бэхээр тийм төгшүүрийн нөхцөл дотн харьцаанд орох дуртай хүмүүс байдаг гинэ. Нэг тийм юу гэмдэ юм туугдж байгаа ч юм шиг хөөгдөж байгаа хүн амтан араас нь мөшгөж байгаа ч юм уу те гів гэнтг нэг юм болохгүй газар одоо нөгөө зүйлээ хийж хат хүн орж ирэх гэж байгаа ч юм шүү тийм төгшүүрийн байдлаас бүр илүү кайф авдаг хүмүүс байдаг гэж шүү цаанчаа манайхан өөрсдөө хэр тийм хүмүүс юм тийм төгшүүрэнд ор дотн харилцаанд орох тухтай юу тухгүй байх тусмаа гоё юм уу би болохоор тэр байдлыг зүгээр төсөөлж бодохоор л бурхан минь гэж бодож байгаа байхгүй юу. Нэг сайхан тухалж мухлаал те. Нэг аятайхан байчмаар байдаг. Даанч нэг толгооны ард те. Одоо тархинд нэг юм бодогдоод байлаас хэцүү байх болоо гэж бодоод байх юм. За. Сонсогч орж ирж байна. MJL радио үчим энэ. Сайн. Сайн үчиг сайхан өнгөрөж байна уу? Үчиг сайхан өнгөрөж байна. Хайртай юм. За янзын сайхан тод сонсогдож штэ одоо. За ганц гэсэн асуудал яриад тий. Сингл одоо сингл хэрнээ гэртээ хүнтэй амьдардаг хүн шүү. Гэрийнхэндээ амьдардаг. Тэгээ дотн харьцаагаа яаж болгоод байна? За би бол нэг цалин буухаар нэг бодлоо тийм да. За тэгэхээр одоо хоёулаа тооцоолъё л доо ямар те сардаа 2 орж ийн үү гэд. За би нэг юу юм аа. Ажлын хажуугаар орон цагаас нэг жоохон ажил хийдэг. За. Тэгээд хамтрагч нэг бус хүчүүд гэвэл нэг 5-аас 6. Алайс. Амар ажилсаг залуу шүү дээ. Тэгээд Араны хаан ажилласан цагийнхаа мөнгө авчдаг. Тэгээ нөгөө хүүхнүүдээ ярьдаг тэгээд хүрээд ирдэг. За 5-аас 6 гэдэг чинь ажлын 5 хоног юм да. Харсаа утанд нэг амгарна тэгээд. Ажлын 5 хоногт уулзах юм уу? Тий. Одоо тийхэл болтоо одоо 5-6 хүнд хүртээлтэй байхын тулд. Би ч одоо ингээд 36 таа ингээд тасаа гараагүй ээж аатгаа. Тэгээд ямар ээж авах ажууд яах хэцүү. Тэгвэл яах аргагүй ажлынхаа одоо өөр цагаар давхар ажил хийхээс өөр аргагүй юм байна. Тэгээд тэр маань болохоор нэг 200-аас 300 мянга өгдөг. За. Тэгээ нэг гайгүй буудлаар ивэл нэг 50-55 мянга орно. Тэгээд ууцид би ч өөр айх уухгүй. За. Тэгээд зөвхөн тамхил татвал. Их юм. Тэгээ одоо тэгээд авч орж байгаа. Авч орж байгаа эмэгтэйчүүдэд дайлна, бас ая тухын харна тий. Тэгээ нөгөөдөө бас жоохон
жоохон бас хүснээ байсан. Тийм заахгүй болсон. Тэгээд хараа би бас нэг сонирхол төрөөл явчлаа л да. Одоо ингээд нэг байнгын очдог буудал гэж байна уу? Эсвэл ингээд 5 өсгөөгээ 5 өөр буудал руу дагуулж яваад хаа нэ. Байнгын очдог буудал. За. Тий. Арай гоё зэвхэн тогтой. Тий. За тэгэхээр одоо тэр бүсгүүчүүдийг яг байнгын ордог буудал руу ингээд дагуулад орохоор өрөө мөрөөгөө бол мэдээж нэг өрөөн дээр 2 3-лаад давхар орохгүй ч тээ. Үгүй тэгэхгүй. Ааха. Оо энэ миний өчтөр хэрэлжсэн хүн жил биш үү гэж. Солиог байх яа. Ааха. Тэгтээ бас одоо нас жоохон дүч хүрч болох. Одоо бас нэг жоохон энийг болоод нэг гэр бүлтэй бодъё гэсэн бодол байгаа. Одоо тэгээд наад уулзж байгаа 5 6-аас ч санаанд нийцч цай тоогоо самруулчих юм байна уу? Энэс бол санаа нийцэх бол байхгүй. Байхгүй юу? Тий, хүн одоо нэг хүний одоо нэг жоохон хэрэглээ гэж байдаг та. За. Тий. Тэгэхээр одоо яг өөрийн эхнэр болох хүнээ болоод арай өөр газраар хайгаад байгаа юм шүү дээ. Тийм одоо эхнэр хүнээ бол тэгээд одоо гадагшаа аялалд явна. Тэгээд атаахын гэж бас нэгтэйгээ гоё доо. За тэгэхээр ер нь бол хоёлоо буудлын үнийг ингээд судалчлаа. Дээрээс нь за нэгтгэхээс даваагаас баасан гаргийн хооронд өдөр болгон гэдэг чинь хагасаа бүтэнсэндээ өстой сайн унтаж амрахгүй бол хэцүү юм байна да тий. Хагасаа бүтэн болохоор яг бүтэн амрдаг. Тэгээд нэгтгэхээс нэг зайл тавтарууны ярин тэгээд тийм тоо. За маш баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За. Нэг сонсогч орж ирснээс салцсан шүү. За дахиад харъя да. Орж ирж байна. За буцаад ороод ирэх баха. За ерөнхийдөө бас айгүй олон зүйлийг нугалж байгаа залуу шүү дээ. Ажилсаг үнэ тийм ээ. За тэгээд өөртөө л болж байвал одоо сингл хүмүүст би юу л хөвдөө гэдэг шиг тий. За MJ радио сонсч байна. Үчимэнд байна, холбогдсон байна. Арай минь оройг сайхан өнгөрөж байна уу? Сайхан. За өөрөө сингл байсан уу? Сингл. За синглтэй ганцаараа амьдарч байна уу? Аав ээжтэйгээ амьдарч байна уу? Ганцаараа амьдарч байна уу? За сингл аав ээжтэйгээ амьдарч байгаа тохиолдол байсан биз дээ. Байсан. За тэр үедээ ерөнхийдөө өөрийнхөө дотны харилцааны одоо нэг бие физиологийн шаардлагыг яаж хангаж байсан? Хэцүү. Хэцүү штэ. За өөрөөсөө л яг би ингэдэг байсан, би тэнд энд гэж ярина штэ одоо. Би одоо мал байсан. Яадаг байсан? Удаа чирт мал байсан уу? За. Тэгээд хөдөө эмхтэй хүн байхгүй шүү. Тэр аваараа эмхтэн олоход хэцүү гэдэг юм уу? За тэгээд олдохоор яадаг юм? Олдоход тэгээд төөр ганц нэг танд хүнтэйгээ олуулдаг. За тэгээд хаагуур буудал муудлаар хондог байсан уу? Буудлаар. За. Одоо болохоор ганц би мал дээр байгаа мó төв рүү ороод ирсэн байна уу? Би одоо хотод байна уу? За. Ажил хийж байгаа. Аа. Одоо бол тэр хэцүү байгаа асуудлаас ангиж ирсэн мэт дээ. Хэвээр. За, юу болохгүй байгаад байна? Өмнөдгүй би одоо тэгээд 15 16 нэг хүнтэй суугаа тэгээ болчихсон салхитнаас онцгой яваад. Ганц биел яа гэнэ үү? За хинэ хоёлаа өдр гэ тэ. Угаасаа жоох ингэж нэг эрэгтэй хүн чинь хараа хэцүү байна уу? Хүн болоход хэцүү байна. Таарсан амтнаа таарахгүй нь гэдэж болно л та угаасаа байж болно. Гэхдээ өөрөө бас жоох ингэж гоё ярианы баялагтай бас төс тас инээгээд ингэх юм бол эмгтээчүүдээс дуртай байдаг шүү. За тэгээд уцсныхаа дуурыг үлдээчээрээ тавьчих эдэргээ бодлоо. Тоолсон шүү. За ямар тач орж ирээд тэгээд өөрийнхөө талаар ярьсанд маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За баярлалаа. За. За.
За. Яа харахгүй одоо нэг жоохон бүрг ичимхийн хүмүүс үүдэн шүү дээ. Надад бол тийм хүмүүс ер нь бол таарсан л та. Тэгээ тэр хүмүүс чинь нэг яг урдаас ингээд чи намайг хоолнд ураад байгаа мó яагаад байгаа ингээ би бүр ингээд өөрөө гайхдаг үе байсан шүү сингл байхдаа. Яг тэг яа игээд байгаа ингээд. За нэг сонсогч авъя. Эмжил радио чимэнд. За үчиндээ. Чимэндээ үчиг сайхан өнгөрөөж гинөө. Сайхан. За сингл хүн үү? Сингл. За одоо гэртээ хинтэйгээ амьдарч байна? За гэртээ болохоор нэг аюутан хөвгттэй. Хөдөнөөс ирсэн. За. Тий. За одоо дотн харьцаа одоо нэг эмэгтэй хүн амьтантай хонж өнжих шаардлагатай болохоор одоо хаагур байна. За яг зүгээр бодлоод ингээд адаад хөөртөө нэг тогтмохтой бодлоор явах хичээдэг. Тий яг гэртээ бол дагуулж боломжгүй ч гэдэг юм уу. Эсвэл би нэг өөрөө гэртээ эмэгтэй хүнтэй очих тийм жоохон дургу. Арай нэг өөр орчин хүсдэг ч гэдэг юм уу тий. Ядаж би нэг өөрөө стрессгүй байх, тайван байх. Гадна дотноос ингээд хүн хүрээд ирнээр нэг санаа зовхгүйгээр байхыг хичээдэг. За. Тий. Одоо тэгэхээр сүүлийн үед болохоор юу маш их бодол гэхээсээ илүүтэйгээр өдрийн нэг өдрийн 150-200 сая төгрөг гээд бүрэн тавилгатайгаа тийм байрнууд өгөхгүй. Тийм нөө service apartment гэж ярьдэн шүү дээ тий. Тэгээд тийм газар ингээд очсоор бүр амар байдгийн. Яг л нэг гэхдээ орчин нь арай өөр. Тэгээд нөгөө эмэгтэй хүнийг бас шууд одоо юу гэдэг буудлууд арай энэ гэдэг чинь бас нэг л жоохон хэцүү. Тэгээд хийхэд бол хэцүү шүү дээ. Энэ чинь анх танилцж байгаа эмэгтэй хоёр хүний хувьд бол тэгэхээр би одоо зүгээр ингээд нэг night тайлцаа нэг one night хийж байгаа бол бас нэг өөр. Тэгээд чинь бол тэгээд хоёр хүн ойлголцоо явчихж байгаа. Гэтэл би бас нэг энэ хүнтэй бол цаашаа харилцаагаа үүсгэж магадгүй ингээд арай гүнзгий харилцаанд орж магадгүй гэж бодсон бол зөвхөн ийм газар очиод хойлоо тухтай байгаад ингээд ярилцаад ойлголцоо явуул их амар байдгийг. За тийм биш үү. Тэр чинь угаасаа ингээд нэг яг тэр орон сууцуд чинь цаанаасаа бүх юм яг гэр шиг ингээд энэ зохион байгуулалттай. Яг гэр шиг. Яг л гэр гэсэн. Тэр усууд чинь нэг тэнд ороод харилцаар суухгүй, тамиг тараад авахгүй гэдэг юм. Зөвхөн хөдөө гадаараас зайл хөндрүүлэхгүй гэсэн усуудад бэлтгэн юм яваад байгаа шүү дээ. Тэгээ хоол хийж болж байна тий. Хоол хийж өгч болж, станаа гарын хоол хийж өгч болж байна. Ингээд өшөө яг ингээд нэг л өдөр ингээд нэг би ингээд таньж байгаа юм шиг нэг яг гэр бүлийн усууд чинь байж болох тийм орчин байхгүй юу? За тэгэхээр өөрөө ер нь хэд хоноод нэг тийм газар л зүгэлж байна. За яг ер нь одоо би чинь 30 гардаг хүрэх гэж байгаа төлөөлөл байхгүй юу? За одоо сардаа нэг 2 удаа тийм асуудал байна. Өнөөдөр ажлын нэг цаг зав болохгүй байдаг. Тэгэхээр яаж ч өөртөө нэг цаг зав санхүү зарцуулж тийм юм цаг хугацаа гаргахгүй бол болохгүй. гэж боддог. Зөв. За маш их баярлалаа, холбогдсон баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За холбогдсон бүх сайхан сонсогчдод маш их баярлалаа. Тэгээд энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээрээ урайтай унтлагын өрөө нэвтрүүлэг маань тустай гараагүй ганц бие хүмүүсийн зовлон сэдвээр явлаа. Тэгээд холбогдож орж ирээд өөрсдийнхээ асуудлын талаараас ингээд илэн талангуй ярьсан хүн болгонд маш их баярлалаа. Бас лайва үзээд бас комент үлдээсэн сонсогч нартай маш их баярлалаа. Тэгээд энэ хүрээ манай өнөөдрийн турш хүргэдэг 16 эфир маань ингэж өндөрлөж байна. Тэгэхээр би та бүхэндээ маргааш оройны үчийн нэвтрүүлгүүдээр дахиж уулзтлаа. Түр баяртай. Тэгээ сайхан амарцгаагаараа манайхаа. За баяртай.